Сайн байцгаана. Өнөөдөр Солонгосын хичээлийг анхаарал сууж байгаа танд маш баярлалаа. Өнөөдөр бид Конгон Ежой гэдэг сэдвээр хичээлийг үзэх болно. Конгон гэдэг нь болохоор олон нийтийн Ежой гэдэг нь ёс жудаг гэсэн үг байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдэв маань болохоор олон нийтийн газар баримтлах ёс журам гэсэн утгатай байгаа. Тэгэхээр өнөөдөр бид эхний нөхцлөөрөө үмян андеда буюу валбал болохгүй байх гэсэн энэ нөхцөлийг хамтдаа үзэж байна. Тэгэхээр энэ нөхцөл маань яадаг вэ гэхээр за када явах гэсэн үг шүү дээ. Кадагийн даа байхгүй боллоо. Тэгэхээр кадагийн ГА гэд хоёр төгсг нь А усг гэд ишг байгаа учраас үг жиглэх шаардлагагүйгээр камион андеда явбал болохгүй гэсэн санаа гарч иж байна. Могта идэх байгаа. Идэхийн даа байхгүй боллоо. Тэгэхээр гиглэхшээ төгссөн байгаа шүү дээ. Тэгэхээр могмион андеда гиглэж учраас үг жиглсэн байна. Тэгвэл удаа байгаа түүний дараагийн үг маань удаа буюу даан байхгүй боллоо. Ишгэд төгссөн байгаа учраас омион андеда ирвэл болохгүй. Тэгвэл өгүүлбэр донд яаж хэрэглэгдэв юм бэ гэхээр сүрэн машимион андео арих уувал болохгүй гэсэн санаа гарч иж байна. Тэгэхээр бүгдээрээ дараагийн хэсгээс бас харцгаая. Энэхүү харилцааг сайдаар ажиглаарай. 여기에서 축구를 할 수 있어요? 아니요. 여기서 축구를 하면 안 돼요. Тэгэхээр энэ юу гэж байна гэхээр энд 여기에서 энд 축구면 хөлбөмбөг шүү дээ. 축구를 할 수 있어요? хөлбөмбөг тоглож болох уу? энд хөлбөмбөг тоглож болох уу гэдэг. 아니요. 여기서 축구를 하면 안 돼요. үгүй энд хөлбөмбөг тоглож болохгүй гэсэн санаа гарч ирж байна. За тэгвэл хоёрдугаар үйлдвэрийг харцгаая. 잔디 밭에 들어가면 안 돼요. 잔디 밭 гэдэг нь болохоор зүлэг ногооны талбай гэж байгаа. зүлэгтэй талбай руу орвол болохгүй. 자, тэгвэл 버스에서 큰 소리로 이야기하면 안 돼요. автобусанд чанга дуугаар ярилцаж болохгүй гэж гарч ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн үзэж байгаа нөхцөл маань 면 안 되다. валбал болохгүй гэсэн санаа байгаа. Манай түүн Монгол үний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургагчдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн төвшөнд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон тоглох CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОП-ийн 4-р төсөнд тэнцвүүлж ясан гэдэг. Хичээлийн бас цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлэг хангалтыг өсөж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 89 94 99 39 даяагуудаа залгаарай.